Сайн байцгаана үзэгчдээ Танимт телевиз Ано Music Studio хамтран хөгжмийн танин мэдгүй хичээлийг та бүхэндээ цувралаар хүргэсээр байгаа лээ. Ингээд өнөөдрийн хичээлээр хүүхэд багчууд болон эцэг эхчүүд та бүхэндээ төгөлдөр хуурын анхан шатны сургалт болон нотууд танин мэдгүй булангуудаа хүргэхээр боллоо. Ингээд 3 дахь хичээлдээ тавтай марил. Манай өмнөх 2 дугаар дээр би болохоор та бүхэндээ до, ре болон ми, фа нотуудыг танилцуулсан байгаа. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ соль болон ля нотуудыг танилцуулнаа. За манай энэ юуландра соль дэлхүүр маань хаанаас эхэлдэг лээ? 2 дахь шугамнаас эхэлдэг. За тэгэхээр 2 дахь шугамнаас эхэлдэг болохоор яг 2 дахь шугамныхаа голд нь маань соль нот болдог байгаа. Тийм учраас энийг соль дэлхүүр гэж нэрлсэн 2 дахь шугамнаас эхэлдэг болохоор за энэ ямар нот гэлээ гэж? Соль нот 2 дахь шугамны яг голд нь байгаа. Ля нот маань болохоор 2 болон 3 дахь шугамны дунд байгаа. Ямар нот лээ? Ля нот 2 болон 3 дахь шугамны дунд нь байгаа. Юуны өмнө тоглож эхлэхээ өмнө 2 гараа зэрэг бэлддэг байгаа. Соль болон фа дээр яг энэ удаагийн аян дээр болохоор соль болон фа дээр 2 гараа манай нар маань бэлдэж байгаа. За Эгэл байна гэдэг бүх урлалын дээд нь. Гэхдээ бүх саад бэрхшээлийг давсны эцэстэл тэнд хүрнэ хэмээн алдарт хөгжмийн зохиолч багш Төгөлдөр хуурч хэлсэн байдаг. Франц Польшийн эрлээс Польшийн хөгжмийн зохиолчийн намтар уран бүтээлийн талаар мэдээллийг хүргэж байна. Түүний эцэг эхчүүд хоёулаа хөгжмөд авьяаслах хүмүүс байсан байна. Шопен бүр багаасаа Төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаалхуу улам сайн суралцаж 7 наснда Полонез буюу эрхэмсэг аят Төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвсан байна. 1829 онд Варшавын хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсгөд шалгалтын хуудсан дээр Фридрих Шопен бол хөгжмийн суу бэлэгдэн гэж нэг багш нь зохон тэмдэглэсэн байдаг. Энэ үед Шопен Төгөлдөр хуур найрал хөгжмийн 2 концерто бичээд байж уг бүтээлд Польш ардын аялгау их булганд болж өгчээ. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид зураач, Делакро, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Генрих Гейне, Бальзак, Жорж Санд нартай дотн танилцж нөхөрлөжээ. Баллад скерц төгөлдөр хуурын санаад зэрэг урын санд нь онцгой байр суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ тэрээр энд төрөвсөн байна.
Польшийн хөгжмийн агуйг зохиолчийн амьдрал эд насандаа дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин үеийг хүн төрлөختөнд үлдээсэн юм. Фридрих Шопений төгөлдөр хуурын урлагийн хөгжүүлд шинэ үеийг нээсэн юм. Түүний хөгжмөөс баатарлаг гэрмэлзэл, баяр гуниг, хөнгөн хошигнол, гүн сэтгэлгээ бүхнийг сонсож болох юм а. Төгөлдөр хуурыг маань тоглож сурахын тулд хүүхдүүд маань маш их хэмжээгээр ер нь бол тавтдаг байгаа. Энэ чанар нь болохоор хүүхдүүдийг сууж сургах юмд илүү их анхаарлаа төвлөрүүлж удаан хугацаагаар төвлөрүүлэхэд маш их тусалдаг. Яг ямар хөгжмөөр хичээлж байгаа лээ? Төгөлдөр хуур. Төгөлдөр хураа хичээлэх ямар байна? Гоё. Хэдэн настай лээ? 5. Хатингил. Хэдэн настай байна? 5 ван настай. Ямар хөгжмөөр хичээлж байгаа лээ? Хөгжим. Төгөлдөр хураа хичээлэх ямар байна? Гоё. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ би соёл болон ля нотыг заасан байгаа. Тэгээд манай Анум музикийн сурагч чанар маань та бүхэндээ до, ре, ми, фа соёл болон ля нотуудыг оролцуулсан жижигхэн хэмжээний аяыг тоглож өгсөн байгаа. Дараагийн хичээлдээ би та бүхэндээ си нот болон хэмжээнүүдийг танилцуулах байгаа. За тэгээд дараагийн хичээл хүртлээр түр баяртай. Баяртай.